Ер нь бол хосын харилцаа хөрөх 5 өнцөг өгдөг. Аль нэг л цаг хугацааны давтамжтайгаар ирнэ. Энэ дээр бид нар өөрчлөлт хийхгүй бол тэгээд ерөнхийдөө зөрчилд ялагдана л гэсэн үг. Миний бүх сайн муу талыг мэддэг хүн юм чинь би өөрийнхөө байна гэж боддог. Тэгэл бүх юм ил гаргаад тавьчихдаг. Тэгтэл нэг 4, 5, 6 жилийн дараа бол анхны нэг зан төлөв нь таалагдах болж эхэлж байна. Нэг бол яриахаа болж эхэлнэ, нэг бол ууртаа болж эхэлнэ. Хайртай байсан ч гэсэн. Тэг. Яа тэгэхээр хайртай болоход бол яг үннийг хэлээ уучлаарай асуудаа. Бид нар бол жүжиглдэг. Бага нөөцөөсөө илүү өөрийгөө илүүгээр үнэлүүлдэг. Бодит байдлаас илүүгээр өөрийгөө нөгөө үерхэж явах та хамгийн сайхан дээрээ тавьж байгаа л ингээд татж байгаа сэтгэлийн. Тэгээд тэр жүжиглэлт нь 2-3 жил явсан юм буцаад буухтаа тэр хүний жинхэнэ зам төлөвтэй болж байгаа юм байна. Тэгэхээр жишээл ямар ч гоо үзэсгэлэнтэй улчинлыг сайхан бие хаатай царайлаг байсан ч сэтгэл зүйн мэдрэмж өгдөг хандлагын нөгөө тэр чанар сайжрахгүй бол тэр мөнгөтэй байгаад ч нэмэргүй гэсэн. Тэгэхээр нэгдүгээр шалгуур хандлагын өөрчлөлт гэдэг нэг юм байна.